За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр жирэмслэлтэнд хэрхэн бэлдэх үү? Яаж эрүүл хүүхэд төрүүлэх үү гэдэг талаар ярилцъя. За ер нь эрүүл эцгээс эрүүл хүүхэд төрүүлнэ төрдөг. За дээрэс нь болохоор зэрэг ер нь хүүхэд төлсөн байж ижил эрүүл хүүхэд төрдөг. За тийм учраас бидний жирэмснээс одоо жирэмслэлтэнд бэлдэхдээ нэгдүгüүрт нь бол ээж бол нэлээд олон шинжилгээнүүд өгдөг. Ээж одоо бие эрхтний хувьд эрүүл байх ёстой. Ямар нэгэн эрхтний системийн одоо өвчнгүй байх ёстой. Тийм учраас одоо жирэмсэнд бэлдэхдээ ийм ерөнхий одоо биеийн шинжилгээнүүд өгсөн байх ёстой. Цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ. За эдгээр нь юу заадаг ёстой юм бэ гэхээр зэрэг тухайн хүнд ямар нэгэн өрсөлийн процесс байна уу? Тэр одоо жирэмсний явцад байж байгаа одоо хүүхэд тээхэд ээжид байх архаг хууч өвчнүүд жирэмсний явцад одоо сэтрэх магадaltaй байдаг учраас тэрнээс урьдчилан сэргийлээд энэ шинжилгээнүүдийг бол өгөх шаардлагатай. За дээрэс нь болохоор зэрэг одоо тухайн хүний одоо цусны бүлэг одоо анхны жирэмсэн үү, түрүүнд нь зулвсан уу? За түрүүнд нэг хүүхэд төрүүлчихэд хоёр дахоос эхлээд зулбаад байдаг. Тийм учраас ээжүүд ихэнхдээ цусны резус фактор гэдэг шинжилгээг бол өгсөн байх ёстой. За хүн 1, 2, 3, 4-р үлгийн цустаагаас гадна дотроо нэмэх хасах гэсэн ийм бүлгүүд байдаг. За нөхөр сөрөг одоо ээжээс төрөөгүй л бол эрэгтэй хүн бол бараг 99% нь бол эерэг цустай байдаг. За эмэгтэй хүн бол 1000 эмэгтэйд 8, 9 одоо тооны эмэгтэйчүүд резус хасах цустай байдаг. За резус нэмэх цустай эмэгтэйдэр резус сөрөг цустай эмэгтэйд эерэг цустай эр бэлгээс орж ирэхэд эхний удаа бол эсрэг бие үсээгүй байдаг учраас эхний хүүхэд бол зүгээр төрдөг. За гэтэл эхний хүүхэд төрснөөс хойш хоёр дахоос зулбаад эхлэх юм бол энэс урьдчилан сэргийлээд энэ хүн заавал одоо жирэмснийхээ өмнө резус нэмэх хасах гэдгийг заавал мэдсэн байх ёстой. За нөгөөх нь болохоор зэрэг илэгний үйл ажиллагаа хүн одоо хүүхэд биед ороод ирлээ гэхээр зэрэг тэр ээж 280 хоногийн туршид тэр хүүхдийг тээж төрүүлэхийн тулд илэгний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагаа маш сайн байх ёстой. Хэрвээ архаг өвчтэй байх юм бол архаг үрслийг нь намжаажж одоо сэдэрлийнх нь үеийг нь дарж ээж намжмал үед нь хүн жирэмсэлжээж тухайн тохиолдолд бол одоо жирэмсний тухайн одоо хугацаануудад урьдчилан сэргийлэх эмчилгээнүүдийг сэдрэлтээс урьдчилан сэргийлэх эмчилгээнүүдийг хийж ээж тэр хүүхдийг одоо 280 хоног тээж хэвэн гаргах ёстой учраас илэгний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагаа за энэ дээр болохоор зэрэг алаа тасаад гэдэг маань илэгний өрслийн шинж тэмдэг байна уугүй юу? Бөөрийн үйл ажиллагааг үзэхдээ бол кератинин, мочивиныг бол одоо үзэж явах ёстой. За дээрэс нь болохоор зэрэг цусан дахь сахарын хэмжээ тухайн ээж одоо сахартай байх юм уу? Эсвэл сахарын зохицуулга алдагдсан, хэтэрхий жин ихтэй ийм байх юм бол одоо ээжийг бол тэрийг нь одоо багасгаж ээж тэгжээ жирэмслүүлвэл урагт нь одоо нөлөө багтай байна. За дээрэс нь болохоор зэрэг манайхан эрдсэн шинжилгээ гэдэг шинжилгээг ер нь бол өгдөг. Витамин D-ийн шинжилгээ өгөх ёстой. Жишээлбэл одоо жирэмсний явцад магний дутаад байх юм бол хүүхэд маань байнга золовчихаас алахгүй. Дээрээс нь болохоор зэрэг манайх 4-р сарын 10-аас 5-р сарын эхний одоо энэ 1 сарын хугацаанд нарны хит ягаан туяаны нөлөөгөөр витамин D арьсан дээр нөлөөлждөг. Гэтэл бид нэр 4-5 сарын хугацаанд бол хизээч одоо нөгөө арьснаасаа D авах юм боломжгүй учраас витамин D-г шинжилгээг нөгөөд урьдчилан сэргийлэх тунгаар юм уу эсвэл эмчилгээний тунгаар энийг ууж энийг бэлдэх ёстой. Тэр хүний одоо цуснд байгаа эмэгтэйн витамин D нь бол одоо 35 микрограмм хэмжээтэй тэрнээс дээш одоо хэмжээтэй байх юм бол за энэ хүн бол витамин D-ийн эрсдэл бага юм байна гэж үздэг байна. За тэгээд дээрэс нь болохоор зэрэг одоо халдварын шинж тэмдгүүд байна. За энэ яагаад торч гэдэг юм байна гэдэг шинжилгээ өгдөг. За торчийг бол хүмүүс одоо өсөлтгөө болсон юм уу, зулвсан юм уу, эсвэл амжилтгүй болсныхаа дараа өгөхгүй дэдэг. Энийг бол урьдчилан сэргийлээд өгчих ёстой. Яагаад гэх юм бол торч гэдэг маань 5 одоо үсэгний товчлол байгаа. За токсоплазма гэдэг нь нохой мууртай одоо ойрхон амьдардаг ийм хүмүүст бол халддаг. За бусад бас вирусүүд байна. За дээрэс нь болохоор улаануудын вирус гэж байгаа. Улаануудын вирус улаан бурхантай одоо адилхан байдаг учраас ханиачтай нийлээд ороод ирдэг. Ноднин 4 сар тэрний өмнө одоо 13, 14 онд бол их нэлээд их
одоо тархалт явсан. Тэгээ ихэнх нь улаан бурхны тархалт гэж үзсэн боловч хажуугаар нь улаанууд вирусын юу тархалт бол байсан. За тийм учраас энийг бол урьдчилан сэргийлнэ. Дээрээс нь болохоор одоо энэ цитомегаловирус хүн болгоны аман дээр хомхоод л очиод байдаг. Хомхоог бол хүмүүс хизээч одоо ураг өсөлтгүй болгодгүй, ургийн гажиг үүсгдэг, тархины усчлалт үүсгдэг ийм ноцтой хүндрэл үүсгдэг вирус гэдгийг бол хүмүүс мэддэггүй. Тийм учраас эдрийг үзүүлээд эрүүл хөвгт төрүүлэх ёстой. За дээрэс нь болохоор зэрэг БЦ вирусаа бас үзнэ. За БЦ вирустэй байх юм бол одоо Б вирусыг бол бэлгийн замаар халддаг гэж үздэг. За тэгээ элэг муутай хөвгт төрж болно. За жирэмсний явцад хүн цусалдаж болно. Элэг маань гол нь одоо цус бүлгийн системийг маш хариуцдаг эрхтэн учраас тийм учраас ээж бол ерөөсөө маш сайн шинжилгээ өгөх ёстой. За дээрээс нь эрэгтэй хүмүүс маань бол одоо тэр спермографийн шинжилгээ гэдэг шинжилгээг өгнө. Эрбэлгээс маань эрүүл байна уу? Тэгээд дээрээс нь халдварын шинжилгээ гэсэн ийм хоёр шинжилгээг бол эрэгтэй хүн өгсөн байх ёстой. За эдгээрийг хийсний дүндэл ирчлээ гэж одоо тооцох нэ.